шивээс хийлгэх шийдвэрийг хүртэл одоо жишээ нь яаж гаргадгийг кинон дээр бол содуудаа явж хийлгэсэн тохиолдол аюух гардаг. Тэгээд нэрээ та нар содуу хүнд явж хийчдэг юм уу? Тэр чинь эрүүлэр шийдвэр гаргах чадамжгүй байгаа үед нь хийчдэг юм уу? За шивээс дээр ингээ нэг одоо гэдэг хитэн настай хүн дээр шивээс хийдгийг яах юм гэдэг тухай. Жишээ нь би эндээ хэлэхэд би чамаар шивээс хийлгэе гэж бодож байна. Би бүр яг ингээд бүр баг 20 жил юу шивүүлэх хайгаад тэгээд тэрийг олцоод таана шивүүлгээ хайж саяхан болсон байхгүй. Одоо би шивээс хийлгэе гэж бодож байна. Би бүр өөрийнхөө хүүхэд насны мөрөөдлийг гэж шивүүлээ гэж бодоод байгаа байхгүй. Миний бас яг сонирхдаг тэр стилүүд яг тэр жижигхэн шивээсүүд. Тэгээд тэр дундаа нэг тийм бодит реалистик тийм жижигхэн зургнууд байдаг шүү дээ. Би бас их тэмцээнд айгүйх тийм юмнуудаар орж лээсэн. Тийм манай найз харин би нөгөө сая ингэ шивээсээ хэлэх гээд ингээд судлаадсан чи харин надад юу гэж зөвсөн гэхээр чи нөгөө нэг зураач суурьтай шивээсчнэр шивээс хэлгээ. Илүү гоё нямбай цэвэрхэн ажилтдаг юм аа. Бүр зураач дотроо Монгол зургийн анги бол нөгөө юм деталь зурдаг юм аа. Монгол зурагч бүрийг яг нарийн буулгаж зурдаг нарийн. Тийм болохоор шивээс ч өөрөө тэгж нарийн зурдаг учраас Монгол зургаар төгссөн илүү сайн хийдэг шүү дээ. За өдрийн мэнд. Юуя Entertainment-ийн зочны цаг эхэлж байна. За өнөөдөр бид сонирхолтой хүнтэй ярилцсан. За бүр ярилцахдаа надад бүр их тийм завшаантай үйл явдал болж байгаа. За өнөөдөр бид Монгол зургийн зураач шивээсчин Мишельтэй танилцж уулзж байгаамаа. За сайн байна уу? Сайн байна. Мөгийн. За Мишель өөрийнхөө эхлээд нэг товч танилцуулгаагүй сая ингээ хоёлаа уулзж исэн юунд Монгол зургийн зураачаар төгссөн. Тэгээд Европт Германд 10 жил яг ингээ нөгөө шивээсчнээр ажиллаж байгаад одоо яг Монголдо суурин ирээд амьдрахаар болж байгаа юм байна. Тэгэхээр яг хизээ Монгол зургийн зургаар төгссөн. Яг Монгол зургаар зурсан уу? Тэгээ хизээнээс эхлээ шивээс хийж байна. За би 2016 онд Суйсын дүрслэх урлагийн дээд сургуулийг Монгол зургийн ангиар төгсөжсэн. За. Ганзам багш удирдланд төгсөжсэн. За. Тэгээд ер нь бол нөгөө хүүхэд байхасаа л 6 7 наснастай байхасаа л ер нь зурж эхэлсэн. Тэгэл нөгөө 107 гэр бүлийн радиогийн хамгийн анхны 7 8 настай байхдаа тэр зургийн уралдаан зарлаад гэр бүлийн за. Тэнд би ороод бас нэг төрүүлээд хамгийн анхныхаа ундаг дууг авч ирсэн юм. За. Тэгэл юусоо багасаа л ерөөдөө тэгэл яг зурх чиг хандлагатай байсан. Тэгэл нэг зургийн дугуулан мууланд яваал Монгонд хүртэлцнийг хэдэн жил сурж байхдаа тэнцээ хүртэл нэг зургийн дугуулан мууланд яваал тэгэл ерөөсөө байнгын зургаас салаагүй. Тэгэл хотод чи 2 3 сургууль ингээс цолиол дамжаал ингээл энэ манах шин нүүгээл наашаашаа болвол ингэж яах. Ерөөсөө зурганаас л ерөөсөө олдоогүй. Тэгээд зургаараа явсаар агаал сүүлд 86 таа сургууль гэдэг ирээдүйн хөтөлбөрийн 86 таа сургуулийг төгсөөл. Тэгээ тэнцэнэ бас нэг зургийн сонгоны ангид байдаг байжгаад. Тэгээ нэг манай нэг найз бит хоёр нэг 10 жил төгсөөд. Тэгээ нөгөө юу яасан. Хоёулаа зургаараа цааш явъя гэд. Тэгсэн чи бас манай нэг хүүхдийн ордноос зохион байгуулсан зургийн уралдаанд төрүүлээд нөгөө Суйсын урилга авчихгүй. Тэгсэн чин дараа нь ямар тэмцээн боллоо да бас манай найз надраа чи их шүү энэ тэмцээнд орчооч. Төрүүлэл юу гэж штэ бас Суйсын урилга өгнө гэж штэ гэд. Би ч уулын кино зураач авах гэжсэн байхгүй. За. Тэгээд тийшээгээ бүртгүүлсэн байжсэн чинь нөгөө нэг тэмцээндээ ороод. Тэгсэн чинь төрүүлчихвээ. Тэгээ Суйсын урилга авчихгүй. Тэнгүүд манай чинь за одоо хоёул шууд наашаа юучих. Урилгаар тэр хоёул өрийгэл. За. Тэгээ 2 том нөхөр чинь яах вэ? Тэгэл өөрсөнд амар ихтэлтэй. Зурдаг мэддэг хоёулаа урилга мөрлөг авцаа хоёул Суйст алан штэ гэл явж байгаа. Тэгэл атсан чи байхгүй болт юм байгаас таах та нөгөө бүртгүүлэл ороод нөгөө багштай шалгуулж яриад гэсэн чинь нөгөө Суйсны нэгдүгээр курст ардж идэх гэдэг шиг старт идэх өө яг тийм тэгж басна. Ойлооч урилга мөрлөг авсан чи битээрээс баснаар урилга мөрлөг аваагүй байна чи. Ойлооч урилга мөрлөг авцаа ойлоос даална мална гэдэг. Тэгэлсэн чи манай багш нөгөө яг их сургуулийн багш шалгаал нөгөө байнгын битээр чи ядчилт юм байгаа зү. Хоёрын урилга авч урьжсэн гэдэг чи хаана ингэ зурт юм уу хоёр буруу зураад нэг. Ойлоос чи шалтаа бус байхгүй боллаа. Тэс Монгол зурагч ийм биш шүү. Хоёрын бодож байгаа шиг биш шүү. Тэгэл битэр чи жигнэсээ нөгөө 0-оос эхэлнэ гэдэг шиг хүмүүжил эхэлж байгаа юм чи. Нэгэндээ оролно. Юун дээр уучлаарай. Юун дээр шивээс дээр би ингэж байгаа байхгүй. За хоёул шууд ингэ яриад өсрээд орчих. Би ингэсэн юм аа.
би багасаа рок хөгжим сонирхдаг байжгаад тэгээ миний хүүхэд насны 94 5 онд яг хөгжим сонсоход Guns N' Roses 11 сар бор хит болж таарад тэгээ ерөн зүгээр миний хүүхэд насны мөрөөдөл одоо ч ерөн хэрвээ ингээд зүгээр нэг юм надад боломж олдсон бол миний мөрөөдлийн ажил бол соло гитарч юм баггүй рок хамтлагийн госло гитарч. Тэгээ миний хамгийн шүтдэг одоо хүүхэд насны хайртай дүр бол Guns N' Roses-ийн соло гитарч Slash ийм том бортом малгай хүмүүстэй босгэр үстэй тийм тэгээд тэр нэг 11 сарын бороо дээр ингээл юун дээр гараад төглөр орон дээр гараад тоглодог штэ. Тэгээд хүүхэд наснаасаа одоо ингээд нэг хүүхэд насныхаа шүтээнийг зүгээр ингээд нэг юм нандинаж харах байдлаар гэдэг юм өөртөө шингээ гэж бодоод тэгээ би баг 20 жил орчим юу шивүүлэх үү? За хаана шивүүлэх үү гэж бодож жагаад тэгээд одоо бол би юу шивүүлэхээ олцсон, хаана шивүүлэхээ олцсон. Шивээс чинь холоогүй. Тэгээ би ингэж ирсэн баг. Тэгээ би яг ингэж баруун гарынхаа энэ бууны дотор талд нь би юг Guns N' Roses-ийн Slash-ийн яг толгоон хэсгийг. За толгоон хэсгийг. За яг тэр ингэж гитар тоглож байгаа бүтнээр нь шивүүлэх гэснээр зүгээр л яг толгоон хэсэг байна гэд. Тэгээ хамгийн тод тэр ингэж бүрх малгайтай өсөн сэгсийцэн нүдний шилтэйгээ ингэж. За энэ чинь баруун гарынхаа бууны дотор талд хэрэг шивүүлэг олчж байгаа. Зүүн гарынхаа бугууны дотор талд нь одоогоор хамгийн одоо надад нөлөөсөн гэдэг юм дуртай киноны юм эсрэг дүр Breaking Bad гэдэг алтан цуврал. Breaking Bad цувралын тэр нэг юм хор тавдар тусаад хард амиг зарж байгаа хиймийн багш Heisenberg гэх нэг зөвүүн харцан толгойтой амьдрал нь бүсүүлтэй бохгүй болоо зүгээр цөм орж байгаа шүү дээ. Тэгээ тэр үнэхээр зөвүүн дүрлээ. Тэгээ тэр дүрийг гаргасан Carlston гэж жүжигч юм. Яг тэр Heisenberg гэдэг дүрийг толгойн хэсгийг ингээд энэ хоёр дээр шивүүлэе гэж бодоод байсан юм. Тэгэнгუთ шивүүлэхэд одоо юу гэдэг юм бэ? Би чинь ингээд юуныхаа дотор тал дээр ингээд шивүүлээгээ. Тэгээ би шивээстэй зураач найзаас асуусан чинь чи хэрвээ одоо тийм нарийн шивээс хийх гэж байгаа бол хүний царай төрх гаргаж нарийн шивээс хийх гэж байгаа бол зураач суурьтай шивээс чинь олоорой. Бүр болж игвэл Монгол зургаар төгссөн ийм суурь нь Монгол зургийн зураач ийм шивээс чи аюу сайн шүү гэсэн. Энэ яг надад энэ ямар учиртай зөвлөгөө юм бол? Яагаад надад тэг зөвлөсөн юм бол? Гэхдээ яг нэг таныг бас нэг юу гэж л утсан байх л та. Яг нэг юмаа мэддэг мэрэгжлийн хүнээр л хэлгээрэй л гэсэн баг. Одоо би чи өөрөө бас санамсургыг Монгол зургаар төгсөөд яг шивээс рүү орцсон хүний хувьд хэлэхэд бол одоо бусад шивээсдээс галгарах ганц онцлог маань миний Монгол зургийн суурил байдаг байхгүй. За. Ягаад тэр нөө бурхны дэгээс нах бол зурна гэдэг чинь яг л ямар онцлогтой байдаг. Хэр оргийн зураач нар бурхан зурдаггүй байхгүй. Тийм үү? Тий. За. Яг үнэхээр бүр ингээд даагаас нь бэ хүртэл ингээд сураа төгссөн тохиолдолд манай багш хэлдэг гэсэн. Монгол зураг төгссөнөөрөө хүн ямар ч зургийн төрөл рүү орж болт юм аа. Монгол зураг төгссөн хүн баримлж барьж болт юм аа. Сэлбэрч хийж болт юм аа. Дарханч болж болт юм аа. За. Уран зургийн зураач ч үсэх юм бол болт юм аа гэж хэлдэг гэсэн байхгүй. За. Ягаад тэгэхээр чи яг энэ томьёогийн сурцсан байхад чам руу чи альч зургийн төрөл рүү ороход бүтээлийн төрөл рүү ороход чамд ямар ч судал байхгүй. Тэгэл би яг тэрийг сүулт нь ингээл бодоол одоо ингээл шивээсээ 10 жил болчихж байхад ингээл харж байхад яг л тэр мэдрэгдсэн байхгүй. Ингээл юмыг аль болох ингээл ямаа хийх гээл нэг ингээд алтаж болохгүй шүү гэсэн юм дотор байдаг байхгүй. Тийм болохоор би бас тэгээд тэрэндээ бас баяр л дээ. Тэгээ Монгол зураг төгссөн болохоор бас нэг онцлог нь тэр юм болоо л гэж боддог байхгүй. Та юун дээр Европод Германд 10 хэдэн жил болсон гэж штэ. Яг тэнцэнэ ерөн зүгээр нэгдүгээр таана амьдарч ирсэн, хоёрт нь яг зүгээр ингээд Европтой яг чивээс чинь ажилласан уу? Би Германы Дармштадт гэдэг хотод бараг 9-10 жил зөвхөн шивээс чинь нэрэл ажилласан дөө. За. Тэгээ тэнцэнэ нөгөө бас давхарч зураг мураг зураал ингээс зурдаг гэсэн. Гэхдээ ихэнх цаг нөгөө дандаа өдөр болгоно нөгөө шивээс тарцсан. Тэгээ нөгөө Германууд чинь бас амар төлөвлөж ирж ш тэр нь л. Тэгэх бах тий. Хэвээ би ингэж бодсон. Яг ингэж хүсдэг байсан. Тэгэл ингээл яг ингээд оллоо. Яг энийг хэлэх юм би танаар хэлэх юм байна гэх юм байна. Тэгээд тэд нар чинь ингэн шивээс чинь гэдэг утгаараа ингээд шивээ одоо Монголд болоод чинь энэ хүн шивээс чим чинь ямар ч шивээс хийчин гэж бодоод байдаг байхгүй. За. Тэгэхэд чинь гонц ялгарх юм чинь шивээс чинь болгоно гэсэн өөрсдийн гэсэн нэг тийм онцлог байдаг байхгүй. За. Одоо нэг шивээс чинь жишээ нь ингээд каллиграф юм хар бичиг нүүд их шивдэг дуртай байна гэж бодлоо. Төрөлжөөд. Гэхдээ нөгөө Монголд болохоор нэг одоохондоо нөгөө дөнгөж хөгжиж байгаа учраас нэг яг тийм нэг чиг хандлуур орж чадахгүй байгаа байхгүй. Артистууд нь байгаад байгаа мөртлөө. Тэгэл хүн чинь амьдрахын тулд тийм мөнгө олно. Хүн ийм ямар ч хамаагүй мороод ирэхээр тэгэл захиалгал хийн. За би шивээс юм чинь жихөөс ороо байхгүй. Тэгвэл тэр нэг бодлын Монгол хүний онцлог юм байлээ. Би одоо сайн ингээл Германд харж байгаад
Германд бол шведчд зөвхөн нэг юм барьж шивдэг. За. Би одоо энэ хараар шивнэ. Гэлчихсэн бол яг тэр хараараа л шивдэг. Би бичгээ шивнэ гэх юм бол бичгээ шивж байгаа усуд байна. Бүр өнгөтэй хөрөг хийдэг бол тэр өнгөтэй хөргөө хийж байгаа усуд байна. Яг Монголд тохоор ингээд холбирчигээр одоо л яг нэг жоохон бүгд нэг чигтээ орох гээд тах шүү байгаа. Тийм болохоор ингээд тэр хүмүүс чинь ингээд судлаад идэм билээ Германд л. За миний энэ хийх гэж байгаа шивэсийг хаана яг ямар шивэс чи яг энэ үгээрээ дахиж хийж чинь. Яг заавал тэгж зорж өгдөг. Түүс ингээд би нэг ингээд авчихсан чинь нэг шивэсний студ гэдээ харна орж ирээд шивүүлэх гээд ороод ирлээ гэсэн юм баг байхгүй. Танаа пэйж чинь үзэн, фэйсбүүкийг үзэн, инстаграмыг үзэн. Тэр артист таанаас ирсэн хэр удаа хийж байгаа ч гэдэг юм уу те. Тиймэрхүү маягаар. Юун дээр за одоо зөвхөн би нэг мэдгүй болохоор одоо чинь ингээд би яг энэ бугныхаа дотор талд ингээд нэг Guns Roses-ийн гоцол гитарчин Slash-ийн толгойг шивүүллээ гэж бодъё л доо. Нэгдүгээрх нь хэдэн цаг болох вэ? За нэг юм ингээд толгой шивүүлэхэд одоо надад ч нэг 3 см-аас 4 см хооронд нэг тиймэрхүү жижиг юм болох байх. За усрыг 5 ч юм уу тий. За нэг 3-аас 4 цаг болно. Яг ингээд суугаад. Тэгээ нэг ширээ мэрээ бэлтэн, зураг мурга буулгана. Тэгээд яг хаана хийх үү, болж юу болохгүй байна уу? Жохон баруун жишээ буулгах уу, голлуулаад буулгах уу? Хаана буулгуулахгүй харагдчихсан. За жишээ нь тэгэхэд толгоо өөрлөв нь харах уу? Бус руугаа харах уу? Тэгэл хүмүүс болохоор нөгөө янз янз өөрсдөө орол хэлэхтэлтэй. Гэхдээ яг ингээд миний бодлоор болохоор ингээд яг ингээ босоо зогсоход энэ шивэс чинь зөв зарчих хэвээр байхгүй. Зарим хүмүүс болохоор үгүй би өөртөө зориулаад энэ толгойг өөрлөг оруулж хэлэх юм байна гэдэг байхгүй. Тэгэхээр бас ингээ нөгөө байнгын тэр болгоноо бас ингэж танханасаа тооцоолно. Яг ингээ шивэх процесс нь бол 3-4 цаг. Тийм шивэх процесс нь 3-4 цаг. Тэгэхээр би ингээд хоёр бугныхаа хоёр талд хийлэхээр яг шууд нэг дор хоёулын хийхгүй юм байна те. Тэгэхээр жоохон нөгөө махарсан юм болно л доо. Тийм байна те. Тэгэхээр эхлээд нэгийг нийлгэчээд нэг 7 хоногийн дараа ч юм уу 10 хоногийн дараа дахиад нэгийг нийлгэнэ. Тийм. Ер нь бол жоохон багаар удаан хугацаатай байсан дээр л тийм. Хэр өвдөх вэ? Одоо ер нь өвдөлт гайг болсон. Нөгөө швесний машин чинь хөгжөөд нөгөө өмнөх шигээ нөгөө одоо нэг 10 жилийн өмнө бол хөл педал медалтай нэг амар дуурдаг машин мэддэг байхгүй нурцсан үнэтэй. Тэр чинь бол амар өвддөг байсан. Тий. Одоо бол ер нь бол ингээд баг ингээд нэг юм балаар ингээд шивж байгаа юм шиг л байна ер нь бол. Өвчин намдах хийд юм уу? Өвчин намдах хийж болно. Ер нь Германд бол ер нь баг хийдэг байсан. За. Тэгээд нөгөө яагаад тэгэхээр нөгөө хүмүүс нөгөө идэлт мэдгэлтэндээ бас болдог байхгүй. Заримдаа хүн хүнийхээ арьсан тохирохгүйгээс одоо Германд ч юм бол бас асар бол юм хориот байдаг байхгүй. За. Тэгээд өвчин намдах тос байлаа гэж бодоход 5% таа ч юм уу. Манайхаар бага байдаг байхгүй. Одоо Монголд бол жишээ нь 60% таа 75% таа. Тэр өвчин намдад тосоод бүрч хагалгүй болгож байгаа юм тий. За. Юун дээр тэр нэг шивээс идгэн гэхээр бас яадаг. Шивээсээ идгэн гэх юм бол бас жоох арчилгаа бол. Ер нь бол нэгдүгüүрт гой шивүүлэх байдаг. Хоёрдугаарт гол юм арчилгаа байдаг байхгүй. Хов хүний арчилгаа. Тийм үү? Вирус мэдгүй тэр чинь арчилдаг юм уу бас? Арчилна. За. Одоо жишээ нь одоо сүүлийн үед бүр идгээдэг наалт гарцсан. За. Шууд одоо тэр хулдаасаа наагаал нэг 3 хоног байлгаал. Хуулж аваал. За. Тэгэхэд одоо шивээсийн чинь 60-70% идэгчиж байгаа. Өмнө нь бол нэг 5 маав нь хуурж муурал оноод идэг гэсэн шүү дээ. Одоо тэхээ болцсон. Бүр ингэ тавалдаг байсан юм уу? Тавалдаг байсан. Тэр чинь ингэ нөгөө цусмус шивэрж байгаа л гэсэн үг үү? Тий. Тэр чинь нөгөө хууч нөгөө нэг зүгээр ингэ шивүүлчихэд ил ингээд явахад нөгөө агаар ороод. Тэгээ тэн чинь ингэ арьс чинь хатна. Тэгэж хатаахгүй бол чи нөгөө тосмоос түрхээл ингээд өдөрт 3-4 удаа тос түрхдэг. Одоо ч юм бол шууд ихний нөгөө шин юун дээр шууд ингээд хулдаасаа наагаал. Тэгэл ерөөсө баг 3 хоногийн дараа хулаад авах шууд идэгчиж байгаа байхгүй. Тэгэл нэг дахиад нэг 7 хоног нэг өдөрт 3 удаа нэмгэн тослол явчихна гэсэн үг. Одоо ч бүр нөгөө нэг шивээсийн тосмоос гарцсан зориулт. Үнэлгээ танаас асууж болох уу? Үнэлгээг ер нь яаж тогтоод шивээс хэлэхтэй? Үнэлгээ би одоо бас Монголд одоо сайн мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүсээ сонсохлоор зарим хүмүүс бас цагийн 100-аас 150 мянга цангал гэж ах шиг үлээ. Цагаараа бас бодоод ах шиг үлээ. Тэ зарим хүмүүс ч юм болсон нөгөө тохирчтой юм шиг үлээ. Шууд ярьж байгаа л шууд яриад ингээл одоо за яах юм дээр их үнэ тэрээ за тэгвэл дээр хийчих гэх юм уу тэгээд тохирчтой юм шиг үлээ. За. Германд бол ерөөхдөө бол бас цагийн үнэлгээтэй шүү дээ. За. Нууц шилт Германы үнэлгээг та хэлж өгөө. Германы цагийн үнэлгээ юм бол одоо 80 евроогоос эхэлж байгаа шүү лээ. За. 80 евро, 100 евро, тэгээд 150 евро. Тэр нь Монгол мөнгөөр нэг цагийн 300, 400, 500 авцсан болж байна. Германд зүгээр ингээд тийм тренд гэдэг юм уу ийм шивээс хийдгүү эсвэл яг хувьчилж ийх үү? Таны хувьд ингээд нэг ерөн зүгээр хамгийн их тавтагдсан шивээсний дүрс юу байсан бэ? Германд надад бол ерөөхдөө хамгийн их давтагдсан нь бол их хөрөг байсан. Хөрөг үү? Тий. За. Одоо хайртай амьтных нь хөрөг байна. Нохоо муурны хөрөг. За.
Тэгээд аав ээжийнх нь хүрэг байна. Зөв хүүхдүүд нь хүртэл байхад зөв хүүхдүүдийнхээ өргөгч хүртэл хийлгэж авах жишээний. За. Тэгээд би ч нөгөө өөрөө тийм жоохон нөгөө сонирхол жоохон тийм хүрэг зураг тийм шиг зурх дуртай юм шиг байл юм. Яг олсон биз дээ тэгвэл те. Чи нөгөө заримдаа хов тавилын ингээ нэг гой тааруулдаг шиг миний хувьд тэгвэл ингээ огцлолсон дараа. Тэ чигээд би хүрэг шивүүлэх юм байна те. Хоёлаа толгоон хүрэг шивүүлэх юм байна. За. Юун дээр хамгийн зүгээр яг ингээд Европт Германд ялангуяа шивүүлэхийг хордог дүрс гэж байна. Хас тэмдэг шивүүлэхгүй юу? Одоо хас тэмдэг бол шивүүлэхгүй шүү дээ. 20 тавтай баг 20-тай. Тэгээд би зүгээр манай нөгөө германууд хэлчихсэн. Манай нэг найз олон жилийн өмнө санамсаргүй байж байхдаа нэг мөлөн дээр хасмаа шивүүлчихдэг. Яана ямар амар ингэ тэгдэг байхгүй. За. Тэгэхээр үгүй наа чи манай Монгол нэг юм хас хээвэд юм аа. Тэр мэрийг ингэ дуурайгаад хэлчихсэн гэр. Яана тэгвэл одоо энд хамаагүй ил гаргаж болохгүй нэ штэ мэртэй гэж ярьдаг байхгүй. Тэр хамаагүй гар мараа өргөж болохгүй штэ. Тэгээд бас хас тэмдэгтэй бол тий. Тэр чинь өөрсдөө жоохон нөгөө нэг тэрэндээ дургу. Харин тийм түүхэнд амар дургу юм л. Ингээд оромжилж гин гэж үзт юм уу? Жоохон бараан түүх болохоор тэгээд хэцүүлээд юм шиг үлээ. Хас тэмдгээс өөр яг ингээд шивэлдэггүй гэдэг юм уу? Шив хороод дүрс өөр юу гэдгийг Германд. За бусдаар гайг бах уу? Яг коммунист логомогоо шивүүлчихгүй бол гайгуулах гэж бодож байна тий. Одоо ч нэг орсууд ч бас жоо юг болчиход байгаа ш тэнцээс нэр үнд. Юун дээр таны хувьд ингээ нэг шивжсэн хамгийн одоо юу гэдэм бэ ингээ нэг юм гой таалагдсан олон шивээс хийсэн байлгүй. Нэр зүгээр ингээд таны шивээс хийсэн хүний тоо гэж юм байдаг юм. За одоо бараг замрааг болсон бах уу? 10 жил тоолж исэн тий. Одоо бол замрааг. Тий. За 10 хэдэн жил гэж бодоход би ч нэг оюутан байхасаа л ихэд нэг 3 дугаар курс мөрсөөс ахуулаад шивж эхэлж байсан. Тэгээл төгсөөл нэг 2 жил яаж байгаа л тэгээл манай хамаатны ах Германд амьдардаг байсан. Тэгэл хоёлаа нааш ирэх үчи шивээс их үнэтрийг л тэгэл холбогдол явж байсан байхгүй. Одоо ч замрааг болсон. Би ч Германд ч бараг хотлоо ярьсан үнд өдөрт нэг хүнээр нь байнга байдаг байсан шүү. Тэгэхээр л 10 жилээр тооцоход л тэгэхээр 10 жилээр тооцохор ч одоо замрааг болсон бохол гэж. Санаанд ч үлдсэн хамгийн итгээд эсвэл одоо ч ингэ нэг санагддаг шивээсний дүрс юу байна? Юу шивж исэн? Ер нь одоо ч гэсэн ингэ тэр тийм дүрс шивүүлж исэн. Мэдээж хүний нэлэхгүй юм чинь зүгээр надад бол юу ахлах шүү дээ. Сонирхолтой санагдаад байна. Хамгийн итгээд юм одоо ингэ эргээд тэр олон мянган хүний шивээсэн дундаас хамгийн сэтгэлж үлдсэн юу исэн бэ? Яагаад? Одоо ч ерөөдөө айгүй олон дүрс олон юм хийсэн дээ. Тэгээ зарим хүмүүс ч бас бүр эмзэг газараа хийлгээ барья гэж бас асуу штэ. Одоо ч тэгээд юу байсан юм? Гой тийм үнэхээр гой таатай харин тийм сэтгэлч үлдсэн тийм шивээсний дүрс хийж явахдаа үнэхээр ямар гой дүрс вэ гэдэг юм уу эсвэл ямар гой шивээс хийчвэ ч гэдэг юм уу нэг юм зарим юунууд бол ингээд сэтгэлч үлдчихдэг штэ. Тийм юм байна уу? Манай тэр нэг аав нь өнгөрцөн гэдэг аавынхаа хөргийг шивүүлээдэг гэсэн. За, Герман. Далавчтай ингээд юугаад шивүүлээд буужсэн байхгүй. Тэр л тэр бас энэ нүднээс бодгоо дээ. Ягаад тэгэхээр нэг өөрөө тэр аавынхаа хөргийг хараад уйлжсэн байхгүй. Тэгээд одоо миний аав миний биедээ насаараа мөн хөрлөөдөө гэж ярьжсэн байхгүй. Тэгэл би тухайд бодож исэн. Эдний нөгөө ямиг сэтгэлээ яаж их гаргаж тэрэндээ ингээд цаг зав зарцуулдаг. Тэрийг ингээд боддгоо гэдэг нь яг тэндээс л ингээд ганц үлдчихсэн юм та. Монгол ер нь зүгээр манайхан түлхүү шивүүлдэг дүрс гэж юм байх уу? Эсвэл ер нь манай Монголд бол ер нь одоо нөгөө замбрааг л энэ да. Тийм, ерөөхдөө бол нөгөө хүн болгоно нөгөө өөр таалагдсанаа л хэлэгдэж байна тий. Ер нь хараа ингээ нөгөө нэг шивээс нөгөө нэг юм арьс нэмгэн арьсан дээр ихэд бол илүү өвддөг. Арьс цуцаан үед өвдөлт нь харьцангуй бага байдаг гэдэг тэр үнэн үү? Тэр үнэн. Тэр ч угаасаа одоо ишээ сух цайв еврон дүр ингээл өвдөн шүү дээ. Хевлийн мөвлийн ясч байгаа өвдөн. Одоо ишээ юу мурууга хавирга мавирга бас өвдөн. Одоо яг хавирган дээр шивүүлэхээр бүр яг хавиргыг тоншдог юм уу хүмүүс яриагаад. Тэгж зүүн тэгж гүнзгий. Гэхдээ яах вэ нөгөө юу хит туранхаа хүн бол бас жоохон мэдрэг байдаг. За. Яг жоохон нөгөө зузаан өөхөн давхар байхгүй ч бас. Жоохон махлаг захлаг усууд л гайгүй. Тэгвэл бас хүн хүнээсээ болт юм шиг үлээ нөгөө бааштай хүн гэж байна. Төвчээртэй хүн гэж бас байна.
Одоо чинь хоёлаа ингээд за би ингээд танаар шивээс хийлгээ бүр ингээд аюугой тохирчлоо. Миний цаг үеж таарлаа тэгсэн чи цаанаасаа чи ийм Монгол зургийн суурьтай бүр хөрөг илүү голзуу шивдэг хүн гараад ирлээ. Би энэ дээр одоо ингээд Баруунгарахын бугууны дотортолт юуг Guns N' Roses-ийн соло гитарч Slash-ийн толгойн дүрсийг шивүүлэхэд за 3-аас 4 цаг болох юм байна. За үнэлгээгээ хоёлоо тохирох юм байна. Тэгэнгүүт юу медаль бол хийх үү? Хүсэх юм бол хийж болно. Гэхдээ би бол яг над ийм шивэсэн дээр бол нэг медальд бол ширэггүүлээ зүлэх баг. Яг тэгэхээр над чинь нэг тийм шууд нөгөө юм бүр том хамарсан шивэс биш учраас. За. Тэр том шивэсэн дээр медаль бол тийм бас хийж болно. Медальд бол хийлээ гэхэр ч яг тарих юм уу, уух юм уу? Үгүй зүгээр тос байдаг. Тос. За. Хийхээс өмнө түрхээд нэг жоохон холдаасаар ороогод нөгөө вакуумжуулаад нэг 20-30 минут байлгачдаг байхгүй. За. Тэгээд авангууд ч нөгөө арсчин шууд ингээ бадараа царчдаг байхгүй. За. Тэгэхээр бол юу ч мэдрэхгүй гай. Зүг орж байгаа. Тийм, зүгээр баг зэрэгээл мэддэг. Юун дээр хүмүүс зүгээр би харин нэг юм үнэн худлаар мэддэхгүй яриа сонссон нь ингээ нөгөө шивээснээ тэр нэг юм орж байгаа шигж байгаа зүүн ингээд өвдөхөд идэг. Тэгж байгаа сүүл рүүгээ ингээд тэр нь ингээд олон шивүүлэх тусмаа ингээд хүн тэрэндээ одоо нэг юм мазохист гэдэг чинь ингээд юм өөрийгөө жижиг баг зэрэг юм шиг ингээд нэг юм өвчм мэдэрч тэндээсээ бүр таашаалаад байдаг. Яг тэгдэг хүн байд юм уу? Энэ зүйлс худлаа юм уу? Би одоо Монголд мэдхгүй байгаа л та. Гэхдээ Германд бол байдаг юм билээ. Тийм үү. Ягаад тэгэхээр нөгөө сүултээ бүр хатгуулааг хэдэн сар болсон чи бүр юу хатгуулмаар санагтаад ирлээч гэж байгаа усуд бас байдаг. Тэгэхээр тэр хатгалт нь өөрт нь гэдэг юм гой санагтаад. Бүр сүултээ тэрнээсээ кап авдаг л болчиход байгаа шүү. Тэр бол ингээд олон шивээс хийлгэсний дараа л баг тийм баг. Харин бид нар чинь өөр юу ч хамаагүй зүгээр нэг юм бариад ирэл хөш энийг эн чинь хэлэх гэсэн хаана хэлэх үү яах вэ хөөг л. Тэгэл ингээл яхаар өст бараг ойр татгуулсан одоо нэг хатгуулахгүй болмол гэхэд тэрийг сонсхолоор жоо өвчнөөс таашаал авах тийм үү гэж бараг ботмоор санагдаад. За. Юун дээр манай дээр одоо ингээ нэг шивээс хийгээд шивээсч нэг үе явахад шивээсний талаарх юунууд ч нэг нийгмийн буруу ойлголтууд харьцангуй ингээд гайгүй болж байгаа шиг байна. Гайгүй болсон. Тий. Германд бол энэ Европт харьцангуй нээлттэй байх тий. Тий шүү дээ. Одоо тэгэл Германд ингээд нэг тэмцээн болдог байхгүй. За. Шивээсийн нэг олон улсын нэг тэмцээнүүд болно. Одоо хот дүүргийн бүх шивээсчд ингээд цуглараад нийлээд яадаг. Одоо нэг манайхаар одоо юу гэмдэ нөгөө нэг Мишель Экспойдер дээр нэг ингээд нэг үзэсгэлэн худалдаа болдог штэ. За тэрэн шиг л юм бол. Тэрс ингээл 9 жорын шивээстэй хүмүүс харж байгаа юм чи. Ингээл нүү дамаа хүртэл ингээл битүү шүүлц баг ингээ хүнүүгүй юу гэж баг бодохоор хэмжээнд бүртэл явж байгаа юм чи. Гэтэ ер нь Европод гэтэ нэг зүгээр ингээд яг тодорхой шивээс идэл шивээстэй хүмүүс байхаас Европод би өөрөө Европ явж байгааг байхгүй. Гэхдээ ингээд зүгээр ингээд хүмүүсийн аяллаа нэвтрүүлэг үзэхэд Германд нэг тийм яг ингээд Европод бол шивээс нэг хийлэгдэх байхаа. Яг тэр нөө ажил мэргэжлийн онцлог гэдэг л да. За. За одоо жишээ нь хит их эмчнэр бол бас нэг ахтар сонирхоод байхгүй бас. Гэхдээ бас тэр чинь харцсангуй нээлттэй шүү дээ. Улаан цагаан нүүр амаараа шүүлчихгүй л. Гэхдээ одоо сүүлийн үед цагдаа нарын гişвээс их хурцсан. За. Одоо Германы цагдаа нар юу Америкийн цагдаа шиг болж байгаа. Хамаагүй шивэстэй болж байгаа. Тэгээд нэг харцсангуй багш нар яг ихэнх нь бас нэг монгол шиг юм шиг нэг 60-70% бас шүүлэхгүй байх шиг. Тэгвэл би бүр хамгийн гайхажсэн 85-тай үйлчлүүлэгчсэн миний хамгийн их үйлчлүүлэгч. Тэгсэн чинь өөрөө нэг нөгөө тэтгэвртэй гарцсан. Тэгээ нэг аяллаа нэг юм хуучин маш авцсан. За. Тэгээ тэнгүүтээ нөгөө залуудаа л юм шиг байгаа баахан ингээл бас жоолцгүй шүүсүүд хэлгэсэн. За. Нэг Бэтмен юм нөгөө юм хуучны бүлэш төрсэн шүүсэл. Тэгэл танилцаал ясан чинь манай ус амар сул. Бэтмен гэж салаанаар орж ирдэг гэсэн байхгүй. Алло Бэтмен нэрлээ. Тэгэл нөгөөдгөнд чинь ингээл ингэж хахад би бүр хайчихсан. Хидтэй гэсэн 85-тай. Одоо би хүснээр амьдрнаа. Би одоо хар залууг насаараа л багшлаа. Тэгээ тэдний ганц нэлттэй таныг таах хүү чих үү? Чи гэж дуудаач. Юу таамаа тий. Би яасан тийм өгшөн байна юм байна гэж. Өө таач одоо манай өөмөө шиг юу өөш гэж би залуухан богоостай гэл ингээл ирвчээд байхгүй. Бас нэг имээ байсан. Хуруун дээр нэг энэ дээр нэг юм нэг сувдан юу нэг хясааны юу жижиг юм шивэлцсэн. Snöөр хэлж байгаа байхгүй. Наа одоо бараг 25 жил болж ирт гэж байгаа байхгүй. Тэгснээ тэрийг миний хөө надад тодор хүүхэд нь шивээс хэлэх гээд. Хүүхдтэйгээ дагуулж авчиж шивүүлж байгаа. Ээж нь мөнгөний төлөөд. Ээж нь өөрөө машинаа барьсан шүү. Тэгээд тэгчихсэн та миний хөө энийг надад тодруулаад өгч гээд.
ингээд тодруулаад өгсөж чаддаг дуун тургаа гаргаснаа. Одоо миний шивээс тодорчлоо. Хүмүүс рүү дуун тургаа гаргаж болохоор л гэж. Би өөр ингээд сэтгүүн хаана яваа миний хүмүүс ч гэсэн. Өөрсдөөдгаас. Юун дээр шивээс хийх нас мас гэж ядам. Европ одоо чинь тийм стандарт ихтэй шүү дээ айгүйх. Яа гэм бол Одоо ерхэд бол 18 хүрсэн бол өөрөө шийдээд ирчихэж байгаа. Гэхдээ 15 6-таа байлаа гэж бодоход нөгөө ээж аав нь бичиг өвчөрдөг байхгүй. Та нар заавал бичиг үзэх хэрэгтэй. Тэгээ ээж аав нь гарын үсэг зураг явуулчихдаг байхгүй. Одоо би ээж нэ аав нэ нөхөд шивж болно гэдэг. Тэгэл хүүхэд нь шууд нөгөө иргэний ээжийнхээ юм аавынхаа иргэний үнэлгээ явуулна. Тэгээ тэрийг кананд жаавал. Дараа нөгөө янз бүрийн боллоо гэхэд ээж аав нь зөвшөөрөлтэй байсан. Тэгээ тийм үү. Харин тийм бах тий. Шууд бас дураараа хэлэхгүй. Монгол ирээд хэр удаж байна? Монголд одоо ирээд нэг 2 сар гарсан болчихлоо. 2 сар. Одоо ингээд яг суурин Монголд амьдрах гээд ирсэн. Тий одоо тэгээ суурин Монголд амьдрах гээд ирсэн. Одоо тэгээд жоох энчэнэл юм хамаа хийж эхлэх гээл ээж байна. Тэгээ одоо бас нүсүүлийн хийж тасарсан болохоор энчээ шивэсний юу хаана юу болж байгааг сайн мэдэхгүй байгаа. Гэтэ сонсохны бас миний үед байсан шиг л биш болцсон юм шиг нэлээл амар. Харин одоо нэг үе явахад хүмүүс ялангуяа залуучууд айгүйх шивээс хийлгдэг болчиж шивээсийг ингээд нэг тийм хуучин болт ямуухай ингээд шоронгийн моронгийн эсвэл шивээс хийлгэсэн хүн нүдэн түүтэ харагддаг гэдэг үгээс одоо эсэргээрээ мэдээж тийм бодолтой жоохон 50-аас дээш гэдэг юм уу 40-аас дээшний хүмүүс байх нь байна. Тэгвэл харьцангуй ингээд нэг тийм шивээснээс болоод тэр хүн жоохон эвгүй хүмүүс гэдэг гэж харах ойлгох нь харьцангуй багасч л байна л да. Би хүртэл ингээд 20 наснаас эхлээд шивээс хийлгэх гээд ээж маань ингээ нэг юм да миний хүү бити шивээс хийлгээ яах юм гээд чи гадагшаа явж магадгүй тийм болохоор гадагшаа явбал наад шивээс мэвс чи чамд буруугаар ойлгуулж маа. Тэгж явсаар аваад одоо бол би бүр яг ингээд 2 жилийн өмнө хаана шивэлхээ олцсон баг 20 жилийн өмнө юу шивэлхээ олцсон байсан. Тийм тэгээд одоо шивээс хийлгээ гэж бодож байна. Шив яг өөрийн гэсэн студи олсон уу тохижуулсан уу? Би одоо нэмаа тохижуулалт эхэлсэн байгаа. Тий. Студи чи хаана вэ? Манайх одоо студи гэх юм уу те жоохон одоо студ гэж хэлдэг юм биш үү? Одоо тий. Би ч одоо нэг өөрийн гэсэн нэг том өрөөтэй болсон. Одоо даа хүрээгийн тийшэл байгаа да. Тий. За одоо нэг хүмүүстэйг жоохон хаяг сонсхолоор ингээд юу амар хоолын инээдэр хэлэгдэх шүү. Тэгтээ миний хувьд болохоор нөгөө нэг зорж ирсэн үйлчлүүлэгч би авъя гэж бодод байгаа байхгүй. Одоо юу гэдэг нөгөө хүн болгол одоо хотын төрөв шаваад онлоо шүү. Одоо ингээд гараал ингээд одоо шивээс студ олдохгүй байна гэж байхгүй болчихлоо шүү. Одоо ингээд одоо фанта миний аваад зөндөл гэж. Тэгээд нэг жоохон нэг юм хувийн жоохон нэг тустай байгаад тэгээд тэртээ тэрэнгүүл нөгөө нэг гадаач гэсэн яг л тэгдэм чинь. Хүн нөгөө нэг хаана байна? Чамайг олоод яг чамаар хэлгийсэн бол чамаа зориулж өрдөн. Заавал одоо юу гэдэг нь гудамжинд те би шивээс шүү. Ороод ирээ би шивээс чинь шүү гэж заавал шаардлагагүй гэж бодоод байна. Ой Монгол зургийн юун дээр Монгол зурагт дээр нэр яг ингээ нэг тийм шивээсэн дээр үнэхээр гоё харагддаг дүрсч гэдэг юм уу? Ер нь тийм байд юм. Зүгээр шив мэрэгчлийн хүний хувьд гоё харагддаг дүрсээ. Тий, одоо ингээ шивхэд айгу гоё, эвтэйхэн, тэгээ ингээд харахад ч ихсэн айгу гоё байдаг тийм. Одоо ч манайхан нөгөө нэг сэтгэлгээ жоохон залдраад одоо гоё Монгол хээ угалцсан одоо их гоё орж ирдэг болж байна. Одоо нөгөө нэг ном дээр идэг нэг угалц хэмээ тий, одоо тийм өсвч одоо ерөнхийдөө айгу чим бол эхэлж байгаа байхгүй. Тэгэд одоо манайхан бас нэг бодлыг тиймэрхүү чиглэлээрээ бас барьж өгвөл хийвэл болохоор санагдаад байгаа. Манайх чинь нэг өөрсдөө гэсэн бас нэг жоохон соёлтой шүү дээ. Уран зургийн нэг хээ угалцаад бол солонгос Япон шиг ялгараад байхгүй. Өөр онцлогтой байхгүй. Тэгэхэд одоо солонгосчуудыг хараад хаад одоо тэр зүгэлт мүлтийг одоо солонгосчууд чинь тийм нарийн юм амар гоё шүү дээ. Нөгөө нэг гоё юм жижигхэн чамд тийм амтантай, юутай, шуутай, муутай, хэмээтэй тийм зүгэлт мүлт амар шивэд байгаа. Юуг шивээсэн дээр нэг тийм эвгүй харагдаг дүрс гэж байх уу? Шивцсний дараа ингээ харахаар нэг тийм жоохон одоо хүний арьс марьсны одоо үрчгэр гэдэг юм арьсны онцлогоос болоод эвгүй харагддаг дүрс мөрс гэж юм байд юм. Яг уу яг тийм дүрс ийм дүрс гэж бол байхгүй. Гэхдээ хүн нөгөө өөрөө яг нөгөө нэг зөв дүрсээ олж зөв газараа шивүүлж чадаагүй бол таардаг байхгүй. Одоо зүгээр гинт нөгөө сэтгэлийн хөдөлгөөнөр те. Энд тэг шивдэг юм шүү дээ. Манай шивд юм биш үү? Аль би нэг шивүүлчихээ ялуу чинаастаа гой шивчгээр зураг юу гэж байгаа шүү дээ. Яг үнэ хэлэхэд тэр хүний сонирхлыг мэдэхгүй байхгүй. Тэгэхээр яг ингээ гол юм нь за үнэхээр мэдэхгүй бол за юунд дуртай бэ? Сонирхдаг юм байгаа юу? Орд одоо юу гэдیں зурхаан юу гэдیں те. Одоо хамгийн дуртай дүрс чи юу вэ? Одоо жишээ нь тань шиг өөр шиг чинь болоод ингээд нэг юм сонирхолтой одоо олон жил ингээ нэг юм бодцсон. Ийм байхад бол айгу амар. Тэгэхээр хизээч наадах чинь тань таарахгүй байна гэж байхгүй, муу харагдахгүй байна гэж байхгүй. Тий, харин тий. Яг л тэр үдээ. Түүнээс гинт одоо хүмүүс юм байдаг. Хүй чон гоё харагдаад ингээл нэг чон госуулчин. За нөгөө шивээс чинь нэгдүгээр чон шивч чадах юм уу?
За. Нөгөөх нь бол хөөрлөрөө чадан л гин. Тэгээ яг нэг мөрөн дээр навиж гусчихна. Нөгөөх нь 10 жилийн дараа нэг юм нохош өгч болчт юм уу те. Сүүлд нь ингээ харсан хүмүүс жоохон шүүмжлэлэнгууд харсан чинь нэрэж мухаач юм уу шаа. Тий. Одоо тэр чинь нэг чомны чинь жоохон юм л гоё ингээл гарахгүй бол нохош гаргачихна. Одоо сарнаа гэж жишээ нь ингээл одоо хүмүүс гэдэг чинь ингээд нэг сарнаа байсан чинь байцаа болцсон гэл. Тэр чинь тэр ихгүй. Яг зөв формтой сарнаагаа олж зөв газараа шивүүлж чадаагүй бол. Тэгээд нөгөө шивээс чинь маань тэр сарнаан дэлбэг гоё уусгалтаар нь гоё юугаар нь ингэж гаргаж чадахгүй бол. Тэр чи яванда зүгээр ингээд бүгдийг ингээд жигтгэе ингээд уусгаад зүгээр ингээд ингээ явах юм бол яг л нэг хэдэн жилийн дараа нэг байцаа олчих болох. Тэгэхээр ер нь хараа нөгөө хүний арьсны хөгсрөлтөөс болоод шивээс угаас харагдах байдал нөөцлөгддөг юм байна те ер нь. Тий. Гэхдээ үнэхээр гоё шивцсэн байхад бол яач хөшөрсөн гэсэн яач ярс өвсөсөн гэсэн тэр шивээсний форм ерөөдөө байж л байдаг байхгүй. Тийм үү. Одоо би ч гэсэн анх эхэлж байхад хийжсэн тэгээ шивээсүүд одоо ерөөдөө бол бас янзын царайтай болцсон юмнууд байж л байна. Юун дээр нөгөө нэг бидний үеийнх нэг хэсэг аяг үзээдсэн нөгөө шаардлагатай шүү дээ hang up. Тий тэрэн дээр ингээ нөгөө нөхдүүд ингээ сохтуу очиад ингээ шивэлцэн байдаг шүү дээ. Тэгэд ер нь ингээ нөгөө шивээс хийхэд тийм хүнд одоо нөгөө ингээ яг ингээ сохтуу буюу эрүүлэр шийдвэр гаргах чадваргүй иймэрхүү хүмүүс өнтер шивээс хийд юм. Одоо мэдээж нэг юу яахгүй хаа. Одоо нэг бүр ингээ эрүүл ухаан алдсан хүн бол хүнтэр бол нэг шивхгүй бах. Тэгээд тэр чинь нэгдүгürt нөгөө нэг цус их гарна. Бодогдохдохгүй. Тэгээд нөгөө муухай болчдөг байхгүй. Идэлтэнд нь нөлөөлдөг байхгүй. Ер нь болж ивэл нэг 7 хоног моног бас ууж идэхгүй байх ч гэдэм үү. Жохон дархлаагаа дэмжих хэрэгтэй. Шивээс хийлгэхээс өмнө энэ хийлгэсэн дараа. Хийлгэсэн дараа. Удаа идэгдэг байхгүй. За. Одоо тэгтээ Германд хараад тахад бол хүмүүс ганц нэг пими ууж байгаа шивүүлж мөлж усуд байна. Тэгээд тэд чинь гэхдээ нөгөө өөрсдөө мэдчихэж байгаа. Юу хэлэх гэж байгаа мэдж байгаа учраас л асуудал байдаг байхгүй. Ер нь бол яг нөгөө хаана шивүүлэх, юу хийлгэх, тэр нь яаж харагдахаа ингээд яг бүрийн шийдсэн хүмүүс бол асуудалгүй. Тэрнээс сэтгэлийн өөрлөөр шивүүлэх бол жоохон хэцүү юм байна тий. Шивээс арилгах гэхээр одоо шивээс арилгадаг юм уу? Яг үнэхээр өөрөө нөгөө нэг тийм нэг жоохон туршлагатай, мэдлэгтэй байгаад зөв аппаратаа одоо юу гэдэг үнэтэй аппараттай байгаад тэрийг мэдчих юм бол болохгүй баталгаа байхгүй. Харилцаж болно. Өөр шивээсийг одоо ингээд өөрчлөөд өөр болох хэцүү бахтай тий. Ер нь тэгж шивэлд юм бэл юм. Манай найз нэг тийм шивэлж ирсэн. Тий. Ер нь хэцүү шүү дээ. Тий. Одоо хүртэл нэг манай нэг хамаатныхаа асуулаа. Гараараа ингээд нөгөө хуучин юм нөгөө маавар шивээс хэлгэсэн. За. Тэгээ одоо бүр амар болцсон гэдэг. Тэгээ би наац зүгээр ингээд энэгээр сэргээгээ засъя гэхээр үгүй би одоо бүр даруулаад өөр юм болгомоор байна гэдэг байхгүй. Тэгээ даруулаад өөр шивээс бол болж болдго юм байна тий. Болохгүй байхгүй. Гэхдээ нөгөө нэг маш их цаг хугацаа орно. Тэгээ бас их бодох хэрэгтэй болно. Загвараа гаргана, зураг гаргана. Тэгээ таарах зураг олохгүй бол бас 2 орнд дарагдахгүй нөгөөд чи ингээд харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр хэрвээ бүр дарахын тулд дахиж нэг эдгэж хагаад бүр дахиж давхарлдаг ч юм уу. Давхарлж шивээс давхарлж тийм. Тэгэж сэргээхгүй бол шууд нэг удаа шивэлтээр бол болохгүй гэсэн. Юуны өнгөтэй шивээс хар шивээс хоёрын одоо миний бодлоор зүгээр ингээд өнгөтэй шивээс нь илүү жоохон үнэтэй юу ажиллагаатай юу? Үгүй юу? Тийм. Нөгөө юунаасаа болно л доо нөгөө будагнаасаа болох уу? Будагнаасаа болно. Тэгээд зарим хүмүүс болохоор нөгөө нэг юм аа нөгөө гаршаад нөгөө хар шивээсэндээ бүр гарчсан бол бас тэрийг яг үнэтэй үнэлж болно. Зарим шивээсч өнгөтэй шивээс чинь болохоор бас нөгөө нэг зүгээр нэг одоо нэг 3 төрлийн хар өнгийн будаг нэг газар ингээд орлоо гэж одоо цайвар саарлаа сахилал хар хүртлээ. Тэгэхэд тэнд чинь өнгөтэй будаг гэдэг чинь 5-10 ордог байхгүй. Нэг газар. Тэгээ өнгө болгоны хоорондын нөгөө нэг тооны уусгалтуудыг гаргахын тулд шивхэд тэгэхээр тэрнээс бас жоохон үнэтэй болж магадгүй. Шивхэд хамгийн гоё тохиромжтой одоо хүний биеийн хэсэг одоо шивээсчтэй хувьд хамгийн гоё таатай шивхэд ингээд нэг тийм одоо юу гэдэг вэ? Санаа зовх юмгүй одоо юу гэдэг тийм хэсэг магадгүй мөрний хэсэг үгүй юу? Мөрний хэсэг ер нь надад гар үйдээ. Гар тэгээд цээж. Цээж. Нуруу бас байж болно. Гэхдээ нуруу ч нөгөө нэг бас жоохон өвдөлттэй. Тий. За Германд баг 10 жил яг ингээд нөгөө нэг шивээс хийж исэн шивээсчин артист Мишель гэж ийм залуутай би танилцлаа өнөөдөр. Тэгээд үнэхээр сонирхолтой. Яг миний баг 20 жил бодож иж бодоод ингээд хаан шивээсээ хэлэхээ бодоод дараа нь юу шивүүлэхээ бодоод тэгээд яг энийг олцсон байж исэн чинь яг бүр ингээд би бүр Монгол зургаар төгссөн. Тэгээд хөрөг зургаар тагнасан ийм шивээс ч олъё гэжсэн чинь бүр ингээд цаанаас гараад ирлээ. Тэгээ би шивээсээ хэлчихээ тэгээд яг хинээр Мишелэр хоёр юунда шивээсээ хэлчихээ тэгээд харуулнаа. Харин одоо нэг юм тохироход би ингээд нөгөө толгоогоо ийш нь харуулах юм уу ийш нь харуулах юм. Ингээд өөрлөгөө харуулахаар
толгоо нь ингээд одоо ингээд малгай дээр толгоо нь ийшээ баймар ахгүй ингээд энэ толгоо нь малгайны энчэнэ ингэж баймар. Гэтэл ингээд гараа болгочгаа толгоонд хойш харж идэв. Буруу харчаад байгаа. Тэгэхээр одоо нөгөө чиг харуулж хэлнэ гэсэн үг байхгүй. Ийшээгээ толгоогоо харуулаад. Тийм толгоогоо тийм малгайгаа одоо эндээ харуулаад. Тэгээ хүзүүн одоо ийшээ ч гэдэг юм уу те. Ингэжээж ерөөхдөө хүний гарч нөгөө дандаа ингийн байхгүй. Тэгээ лошоол байна шүү дээ. Тэгэхээр тэр юугаа л утсан нэр. Одоо миний шивснэ ч гэсэн дээр дандаа ийшээ гарсан цаашаа. Нөгөө эсрэг тал руу харуулаад гэх юм уу. Тэгээ тэр чинь аз толинд харсан ч гэсэндээ хүн дараа нь зураг авсан ч гэсэндээ зүг харагддаг байхгүй. Гэхдээ нөгөө ингэ тоглолт Монголд ингэхээр доошоо харах юм байна те. Яг тэгэхээр ял доошоо харч. Та эсвэл нөгөө юу очихгүй юу? Нөгөө гасан суруусыгаа юугаа ингэж шивлээд ингэж харахаар ингэж шивлээд нөгөө Айсенберг доош нараалаад нэр тэгж болох юм тий зөрүүлж болно. Тий ер нь бол би бол нэрээ ингэж зүгээр яг ингэж харуулмаар байгаа байхгүй. Тэгээд тоглолтын дээр ингэсэн чинь слэшн толгой доош харцсан байвал тий. Нэр гойсон аа. Энэ Guns N' Roses-ийн слэшийн толгойг яг ингэж одоо өөрлөгөө харуулад би ихэнхдээ ингэж хармаар байгаа байхгүй өөрлөгөө харуулж тий тэгчээд ингээд энийг бол харин доош нь харуулаад толгойг тий нөгөө ч харуулаад тий гараас доош нь харуул. За. Тэгэхээр бас нөгөө нэг арга бэлэг гэдэг шиг тий эсрэг хоёр тал руу гарч. Тий угаасаа ч тэр Breaking Bad-ийн Heisenberg ч ер нь эсрэг дүр шүү дээ. Зөвүүн дүр шүү дээ. За маш сонирхолтой. Тэгээд шивээсээ хийлгчээд Мишелээр би шивээсээ хийлгчээд тэгээд та хэдэд дараа нь шивээсээ үзүүлнэ. Шивээс хийлгэж байгаа процессо бас юу яана. Богинохоо рил болгож бас тий үзүүлнэ гэж бодож байна. За ингээд өнөөдөр зочны цаг юу entertainment зочны цаг маш сонирхолтой хүнтэй ярилцлаа. Европод Германд Дармштадт хотод баг 10 жил ингээ яг мэрэгжлийн шивээчнэр ажиллаж исэн артист Мишель гэдэг ийм монгол зургаар төгссөн мэрэгжлийн монгол зураач ийм залуу холбогдлоо. Юун дээр өөртөө ч холбогдъё гэвэл Facebook, social хаяг юм байгаа юу? Байгаа. Найруулагч зургаар өгчих баг тийм. За Монголдо ийм чадварлаг шивээсч ирж байгаа миний хувьд бол таатай байна. Чадварлаг залуучууд Европод өндөр хөгжилтэй оронд чадварлаг сайн ийм мэрэгжилтнүүд эргээд эх орондоо ирэхээр эн чинь чадварлаг хүн салбар донд орж ирэх гоё ингээд салбарч гэсэн эргээд хөгждөг, бие биенээсээ суралцдаг. Тийм болохоор ийм чадварлаг мэрэгжлийн хүн эргээд шивээсчдийн ертөнцид орж ирээд шивээсээ хийж байгаа таатай байна. За би бас шивлэхээр болсон та маш их баяртай байна. Тэнийг шивгээрээс нь доос маш их баяртай. За баярлаа. За баярлалаа. Амжилт. За баярлалаа. За баярлаа.